Сайн байна уу? Spark 2024 оны тэмцээний ялагч баг Spark Seven байна. Ер нь бол манай баг 3 гишүүнтэй. Гэтэ яг багийн ахлагч маань бол ирч чадаагүй. Тэгээд ер нь бол спорт тэмцээнд орох санааг бас багийн ахлагч маань гаргасан. Тэгээд манай ахлагч маань гээд нэг өдөр орж ирсэн. Хэдүүлийн тэмцээнд орчихсоо гэж санал тавиад тэгээд гурлаа ирж байгаа. Нэрийг тгий гэж шийдвэр гаргаад орсон байгаа. Яг хөө тэмцээнүүд гэх юм бол багууд 3 гишүүнтэй байж болно. Тэгээд төслийн санаа гаргаад тэрүүгээр уулзалтдаг. Манай баг гэх юм бол бид хэдийн гаргасан санаа нь education technology-тэй холбоотой боловсролын салбарт одоо хэмэл оюухан болон application software технологи тийм санаа гаргасан байна. Ерөөсөө ялан гэж юус бодоагүй байсан. Зөвхөн шинэ туршлага судлаа, илүү шинэ юм сурч үзье, туршия гэж бодоод ороод тэгсэн чинь гээд ялцсан. Тэгээд вау гэж бодоод өөрсдөө жоохон бахархсан. Сингапур болохоор ерөнхийдөө надад амар сонирхолтой санагдсан. Яагаад гэх юм бол одоо ингээд амар олон төрлийн соёлууд ингээд нэгтгэгдсэн газар гэх юм уу? Зөвхөн ингээд хятад соёл биш, эсвэл ингээд зөвхөн малай соёл гэх юм уу? Тийм биш шиг амар олон соёлоор нэгтгэгдсэн байсан болохоор ингээд амар гоё санагдсан. Тэгээ гадаа гарангуут ингээд амар олон өмнө хизээш сонсч байгаагүй ингээд хэлнүүд ингээд сонсогдоод, хятад хэлэн сонсогдоо, малай хэлэн гэсэн сонсогдоод ингээд юм бол үнэхээр яг тийм diversity тал нь надад үнэхээр таалагдсан байгаа. Тэгээ бид нар болохоор TESA Group-ийнхантай экспорт оролцох гэж ирсэн. Тэгээ тэрнээс гадна бас тэр хүмүүстэй цугийн Сингапур улсыг бас ингэж үзэж харсан байгаа. Тийм. Switching 3 өдөр экспортыг нь оролцоод тэгээд ерөнхийдөө 3 стейж дээр ярилцлагууд ийм speaker panel хэлэлцүүлгүүд болдог. Тэнд сууж идсэн. Тэгээд хамгийн сонирхолтой санагдсан slingshot гэдэг 4 минутаар ингээд тэнд байгаа стартапууд өөрсдийнхээ санааг elevator pitch тавиад тэгээд тэнд нь болохоор юм шалгалцаа айгу мундаг хүмүүс тэндээр шүүгээд шууд асуулт асуугаад тэгээд юм тэмцээн болдог. Тэднэрэн дээр маш олон юм гарч байгаагүй санаануудыг олж авч болох боломжтой байсан. Тэгээд экспонд байгаа стартапууд ч гэсэн олон улсаас ирсэн. Одоо Солонгосын, Японы роботууд тэнд ингээд явж байгаа байхгүй юу. Тэгээд тэндээс нь хүмүүстэй нь очиод асуугаад энэ юунд ашигладаг юм бэ? Энэ одоо ашиглагдаж байгаа юу? Хизээ танах лаунч хийсэн бэ? Эсвэл ингээд танай компани хэр олон хүнтэй юм бэ? Энд Сингапурт салбартай болж байгаа юм уу болох байгаа юм уу? Эсвэл ингээд can I get your LinkedIn sir гэдэг. Тэгээд асуугаад LinkedIn-ийг аваад хүмүүстэй маш олон юм network хийх боломжтой энэ боломжуудыг тэр экспогоос олж авсан. Тэгээд хамгийн гол ингээд олж авсан зүгээр юм өөрийнхөө хувьд ч юм уу юм гэж бодох юм бол тийм одоо entrepreneurship aura гэдэг юм тэр ивентээс ингээд мэдрэгдэхээр хүн болгоно л тэнд ингээд би энийг үйлчлэх юмсан, тэрийг үйлчлэх юмсан. Энэ санааг ингээд бодит болох гээд 18 оноос хойш явж байна. Одоо Google Accelerator програм дээр байсан нэг хүнтэй ярилцж байхад надад ингээд би 20 оноос хойш энийг хийж байна. Тэгээд энэ 20 оноос хойш энэ Gemini AI-тай хамтраад одоо яг ингээд эцсийн бүтээгдэхүүнээ сүүлийн сард лаунч хийлээ. Тэгээд би энд одоо ингээд 4 жилийн турш яг л энэ санааг бодит болох гээд явж байна гэдээ ярьжсэн. Тэгээд хүмүүстэй уулзаад эсвэл тэр ингээд хүрээлэлт эсвэл тийм орчинд орохоор өөрөө ярихгүй хөөх ингэж болд юм байж тэн чааш. Тэгэхдээ тэндээс айгүй хэм инсайтууд олж авдаг нь хамгийн гоё санагдсан. Тэгээд хамгийн сүүлд хэлэхэд дараа жилийн хүүхдүүд та бүхэндээ маш их хэмжилт өгсөе. Тэгээд зоригтой байгаарай. Тэг өөрсдөө битгий хязгаарлаарай гэж хэлмээр байна. Баярлалаа. Баярлалаа. Амжилт.